Өгөөжлөгчийн маань ус нь өөрөө юм эсвэртэй, эс төвшөнтэй ус байсан. Өөр нь хүсэж байгаа өнгө болохоор какао бор өнгөийг гэж хэлсэн байгаа. Тэгээ каталог дээрээс хараас 5.35-ыг сонгосон байгаа. 5.35 маань өөрөө golden brown өнгө буюу шаргал туяатай бор өнгө болж байгаа. Шаргал туяатай бор өнгө маань өөрөө нэлийн шаргал учраас тесэн туяатай өнгөн дээр усан дээр орохоор тесэн туяа илүү хүчтэй болно шүү дээ тий. Тиймээс 5.35 бол тохиромжгүй. Тэгэхээр суур өсөнд нь тааруулаад тесэн туяаг нь устгаад бор өнгө оруулъя гэвэл 5.52 буюу бор өнгө хэрнээ чинэл ягаан суурьтай энэ өнгө ийм хэмжтэй байгаа. Тэгээ өөр гэнэ ийм гоё какао бор өнгө гарсан байна. Тэгэхээр хүчтэд маань одоо ус будах үедээ яг өөрчлөлтийн сонгосон өнгөөр зөвхөн будаад авахгүйгээр ийм андер танаа аягүй сайн мэдчих байх хэрэгтэй байгаа. Андер танаа мэдснээр яах вэ гэхээр одоо хашиглуулахгүй тухайн өнгөнийх нь нөгөө янз бүрийн туяаг нь устгаад гоё өнгө гарах боломжтой болох юм аа.